сайн байцгаана уу? Шинэ ирний шинэ хүн бодгоос тийм ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр энэ хот багштайгаа эрх мэдэл шудраг усны талаар ярилцах юм аа. За одоо хоёул өнөөдөр энэ эрх мэдэл шудраг ус ярихаас өмнө одоо нийгэмдэр байгаа энэ хуваагдал, эрэм шатлуудын талаар яагаад үсэддэг энэ талаар яриага эхлэх үү? За тийм. За бүгдээрэнд өнөөдөр юмдэргий. За энэ нөгөө хуваагдал гэдээ ярихлаар тий одоо ялчгүй бидний нөгөө нэг эрэм шатлал гэдэг зүйл яригч байна. Одоо бидний дэлхий дээр байгаа бүх зүйл ерөөсөө дандаа хуваагдлаар явж байна. Хүн гэр бүл одоо хамгийн наацх нь ихсүүлэл гэр бүл одоо муксаа за улс орон тий засаг захиргааны нэгжүүдээр хүртэл хүн бүх зүйл хуваагдалд орж байна тий. Цаашлаад дэлхийн мэн гэсэндээ ингээд одоо энэ нөгөө нэг гарал үүсэлтэй эдийн засгийн байдал дээрээс нарийн сүнгний ялгуурлалч гэдэг юм тий улс төр нам хүчин гээд бүх зүйл дээр ерөөсөө ялгуурлал хуваагдал гэдэг зүйл явагдаад байгаа хгүй бид нар бүгдээрээ нэг дэлхий дээр амьдарч байгаа хүн төрлөختөн хэрнээсээ цаанаасаа бүгдээр ингээд хуваагдал системд орчжээ. Тэгэхээр энэ нөгөө давхар ягаад энэ хуваагдал гэдэг зүйл үүсээд байна вэ гэхээр цаад тутахыг ухах юм бол энэ нөгөө шатлан захирах ёс гэж зүйл байгаад байна л та тий. Одоо удирдахч гэдэг зүйл заавал байна. Удирдахчийн дор тодорхой дагагч нар байна. За улс орон гэхэд дээр нэг хаан байна. Хаан дотор агуулгадж байгаа тэр улс орны хүмүүс байна тий. Ерөнхийлөгч байна. Ерөнхийлөгч дотор нь тэнд одоо засаг захиргаан хууль дүрмэнд захирагдж байгаа хүмүүс байна. Тэгээ энэ бүх зүйл чинь бидний нөгөө нэг одоо нэг хүн төрлөختөн гэдгээс илүү одоо тэр нь энэ юм тийм гэдэг бүх төрлийн одоо хуваагдлуудыг үүсгээд байна л та. Одоо хуваагдсанаас болоод эрэм давхаргууд үүсээд байна шүү дээ тий. Одоо манай нөгөө сүнслэг байдлаар хүртэл ярихад тий энэ дээгүүрээ бидний нөгөө одоо 44 тэнгэр 55 гэдэг нэрийсэн тэнгэрүүд чинь бас бүгд хуваагдлаа байдаг байхгүй. Одоо ерөөс ингэ сүнсний түвшинд ч ярьсан гэсэн за зүгээр одоо бидний замбуулан дээр амьдарч байгаа амьдралын хувьд ч гэсэндээ ярьсан бүгдээрээ л яг одоо юм тодорхой хуваагдал явагдаад байна. За энэ хуваагдал гэдэг зүйлийн сөрөг зүйл нь юу гэхээр эргүүлээд хүнийг нөгөө нэг хувиа хичээх байдал нөгөө нэг би гэдэг одоо эгогийн илүү өртөөд байна л да. Одоо манай орон тий манай гэр бүл одоо би тий эсвэл бол одоо манай сургууль гэдэг ч юм уу энэ яг л нэг зүйлд удирдлага дор захирагдаж байгаа тэр систем дотор нь л хүнийг ерөөсөө ялгуурлал үүсгэж байгаа гэх юм уу. Одоо тэгээд нөгөө сүүлд бидэд маань ингээд үйл хийлээ тий энэ шатлан захирах гэдэг зүйл ч угаасаа заавал дээр нь тодорхой нэг удирдлага байгаад тэр удирдлага гэдэг зүйл чинь эргүүлээд бидрийг айцсаар удирдах гэдэг. Тодорхой тэр удирдагч байр сураа авч үлдэхийн тулд тий доор нь тэр доор дагж байгаа хүмүүсийгээ юугаар нэгтгэж гинүү гэхэлэр тодорхой нэг хэв дадал тий нэг одоо нэг барьсан байгаа зүйлэр нь дүрм журмаар ч юм уу тий ингээд багцлаад аваад байгаа хэвчээ тий. Тэнгүүд давхар нөгөө удирдагчд бас ямар айц вэ гэхэлэр өөрийнхөө эрх мэдлийг алдах том айц байна. Юусаа шатлан захирах ёс гэдэг чинь дээдлийн шатлал болгон дээр эрх мэдэл аваад байгаа. Хамгийн доод шатны дээр удирдлага тий. Одоо энэ байгууллага төрлийн чинь явагдаж байгаа шүү дээ. Дээр нь одоо зөвлөлийн удирдлага тий удирдлагын дээр одоо ерөнхий удирдлагч гэдэг юм үү тий ингээд бүх зүйл доор доотлохоо зүйлстэй захирагдаад явж байгаа. Одоо нийгэмд удирдагч нар гэдэг зарим нэг сайн удирдагч байна л да. Тэгээ нь ихэвчлэн нөгөө эрх мэдлийн шуналтай гарсаа бусдыг маллах гэдэг шүү дээ тий. Хүмүүс ч гэсэн өөрсдөө нөгөө дотроосоо маллаалагч яагаад байна. Тий. Өөрийг нь авч явах, өөрийг нь чиглүүлэх тийм удирдлага хайгаад байна. Харин тэр хүн яг жинхэнэ зүрх сэтгэлээсээ яг бусдын төлөө байна уу? Эсвэл эрх мэдлэр ч юм уу тий бусд ингээд өөрийг нь дагж байгаа болохоор эрх мэдэлтэй болохоор ингээд маллаалагч болоод бусдыг маллаалаад байна уу гэдэг бас дотроос ялгаатай болоод ирж чинь тий. Тий, одоо нөгөө Facebook дээр нэг явж идэг зургууд байдаг шүү дээ. Нэг мем зургууд тий. Тэнд чинь нөгөө яг удирдахч хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Манлайлагч гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Гэт нэг ялгаа зурнууд байдаг шүү дээ.
Тэгэхээр ерөөсөө удирдахч хүн гэдэг бол тэр хүмүүсийг дээдлэлт нь багцлаад ерхий өөрийнхөө баримталж байгаа тэр хүрээлэлтээр захирах тий захирах тэр одоо үйл ажиллагаагаар явж байгаа бол манлайлагч хүн тэнд юу байдаг вэхээр чиглүүлдэг хүн байдаг гинэ. Одоо тэр хүнийг хэдий ч нэ өсөж хөгжих боломжтой, амьдрал нь дээшлэх боломжтой тэр зүйлийг нь өөрт нь итгүүлж дотроос нь чи чадна гэдэгт нь өөрт нь итгүүлээд цаанаас нь тэр хүнийг улам бүр тэр зүйл рүү чиглүүлж идэг юм байдаг. Одоо энэ байгууллага төртөл нөгөө манлайлагчдын даваа дэлгэм одоо яг нэг удирдлага өөрийнхөө үзэл бодол те өөрийнхөө яг энэ байгууллагыг би ингэж авч явна гэдэг өөрийнхөө хүсэл сонирхлоор тэр хүмүүсийг доороо ажилуулах. Гэтэл манлайлагч тэнд юуг олж анзаарсан байдаг вэхээр одоо хүн болгонд өөрийнхөө юмыг хийх эрх мэдлийг нөхөх юм бол тэр хүнээс төдий хэмжээний зориг тий хүсэл эрмэлзэл хийж байгаа бүтээгдэхүүнд нь хүртэл тэр нөгөө сэтгэл чадвар чадамж гэдэг зүйл нь төдий чинээ шингэдэг. Тэр байгууллагын одоо удирдагч гэдэг хүнийг хүн байхаас илүүтэй бүх хүнийг удирдагч байхад нь манлайлагч чиглүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө баг хомтолны хүч төдий хэмжээнд маш өндөр байдаг юм байна л да. Одоо нөгөө шунал суурьтай удирдагч бол хүмүүсийг өөртөө дөнгөлөөд ч тий өөрөөгөө байхад ингээд удирдаа тэдрийг авч явахгүй тань. Харин жинхэнэ манлайлагч тийм хүмүүс чинь нөгөө хүмүүсийг бүр түлхэж чинь тий надаас хараад болоо тий гэд нөгөө хүмүүсийг яг бие даасан болох гэдэг шүү дээ. Одоо яг тэр нөгөө нэг жинхэнэ манлайлагчийн төвшөнд хүрсэн үзэл бодол одоо ёс суртахуунтай тийм одоо хүний дотор юу байдг гэхэлэр удирдагч байх хин нэгний ноён оргилд байх ямар ч тийм хүсэл зорилго байхгүй болсон байдаг гинэ дотроос нь бүр зүгээр одоо тэр зүйлээс одоо тэр нөгөө нэг дээд хүн болгоны дээр байх эрх мэдлийг авах гэдэг зүйлээс бүр нөгөө үзэл бодол зөрсдөл нь хитээдсэн байгаа байхгүй ямар ч одоо тэр рүү автах шаардлагагүйгээр одоо нэг ёсондоо зорилго нь шал өөр төвшөнд очсон байгаа байхгүй. За удирдлага манлайлалын талаар ингээ ярихад би өөрөө бас нэг удирдлагын төвшөнд ажилладаг байсан юм. Өмнө одоо яг энэ зөвлөх замаар явахаас өмнө. Тэгэхэд одоо маш их нэг удирдагч нарын хамааралтай түүхүүд ч юм уу те тэдний сургамж шилдэг 50 сё ч юм уу те тийм номнууд аяг уншдаг байсан. Өөрөө тийм удирдагч тийм тэр дүрт аяг өөрийн мэдлэг ингээ орчдох юм бэл. Тийм номнууд уншаад өөр яг тэр дүртээ автаад яг нэг тийм удирдагч одоо ингээ яваад байдаг. Тэгээ тийм сайн тийм захирал байгаагүй л гэж боддог л доо. Гэхдээ миний нэг авааштай миний одоо бодоход яг зөв гэж санагдсан юм байна. Би хүмүүсийг аягүй сайн сонсдог байсан. Өрөөнд нь орж ирээд ямар ч эрэм дараатай хүн байсан. Тэр хүнийг дуустал ингээд бүгдийн шавхтал нь ингээд сонсдог байсан. Тэгээ сонсож явахт нэг ганц нэг юм дээр ингэсэн дээр юм уу, тэгсэн дээр юм уу гэдэг нэг санааг нь жоохон дэмнэж өгөөд ингээд ярилцахад нөгөө хүн чинь яриан дотроо өөрөө ингээд ухаарлаа аваад за ер нь л ийм байна дөө, тийм байна да гэд нөгөө гарц гаралгаануудаа ер нь олчдөг байсан санагдаж байгаа ингээд бодохоор. Тэгэхээр захирал гэхээрээ заавал нэг тийм дүр давтаж дээр дум дарга гэхгүй зөв нийтэд үйлчлдэг хүн шиг яг техникийн дунд ажилтны дунд яваад яг юу болж ийн гэд яг нэг тоон дотор нь энгийн ажилтны шиг ингээд явж ивэл илүү бүтээмжтэй ажилчт маань илүү тийм айхаа эзэхгүй ажиллаа хийх боломжтой юм байна гэж би одоо харж байгаа. Одоо тийм нөгөө нэг эрх мэдлээ алдчих айд гэдэг айдас тий. Энэ айдас чинь өөрөөр хэлбэл манлайлалын төвшин гаргаад ирэхээр илүү хайр суурьтай болгоод байна шүү дээ. Хайрлуу чиглүүлээд. Тэгтэл нөгөө нэг би гэх одоо миний гэх өөрийн тойргуудаа үүсгэсэн хуваагдал үүсгэсэн нөгөө хуваагч хийж байгаа байдал чинь яг манлайлалын төвшин ороод ирэхээр нийтийн үйлчлэлийн төлөө болоод байгаа байхгүй. Сайн саний таны ярьсан шиг тий. Тэгээд ирэхээр энэ бүх зүйлийг нийтийнхаа төлөө хайр суураар хийгээд ирэхээр одоо энд нөгөө яг нөгөө жинхэнэ дотн зүйлүүд ч үсээд байгаа байхгүй. Хуваагдлын төвшөнд шатлан захирах юм ёстой хуваагдсан байгаа юу болохоор ч хүн нөгөө ямар ч дотносол тийм зүйл байдгүй юм байна л та. Одоо өөрийн мэдлэг одоо хүмүүс тэгээд штэ нөгөө удирдлага болохоор тэгэхээр л дотроос нэг тийм нэг зан хөрөл
төрөл тийм. Дандаа багтай тийм төрөлтэй харагдчих гал ажил хийж байгаа харагдчих гал дүрэн тавтаад байна. Нөгөө захирлын ч гэсэн нөгөө хүмүүс маань бас өөрийг нь тэгж хөндлээд тэгээд ингээд яваад хахаар нөгөө захирал өөрөө бас нөгөө эвдэгдэж эхлээд. Өөрөө нэг тийм л хүн юм шиг. Бас нэг тийм бүр баг дотроо дүр дотроо бүр автаад эхэлж штэ. Тий, одоо нөгөө Монголд бас нэг иймэрхүү бүлгэмлүүд байдаг юм билээ л те. Одоо дандаа захирлуудын нэгцэн уулзалт хийгддэг. Тэгээд тэр захирлууд болохоор яадаг вэ гэхээр их ганцаардмал хүмүүс байдаг гинэ. Тэгэхэд нөгөө өөртөө яг ингээд нэг чөлөө цагаа өнгөрүүлэх, бие биендээ бизнесээ сурталчлах тий. Тэрийгэ хөгжүүлэхэд нь ингээд санаа оноогоос солилцох нэг юм нэг найз нарын маягтай ингээд бүх захирлуудын дээр бол ингээд жижиг донд үйлдвэрлэх эрхэлдэг тий. Скол юм зардаг юм нэг байгууллага удирдах явж байгаа хүмүүс ингээд оролцдог. Тэгээд тэнцэнээсээ ингээд ямар нэгэн одоо тэнд цалин мөнгө байхгүй нээсээ зүгээр бие биенийхээ тэр дутууга дүүргэх орон зайг нь өгдөг. Тийм одоо юм бүлгэмлүүд бас аяг байт юм лээ. Тэгэхээр эн чинь нөгөө нэгдүгээр тэр нөгөө доод шатанд байгаа хүмүүс чинь тэнд дандаа баг дүрээр нөгөө айц гэдэг зүйлээрээ одоо өдөрдуулаад тэнд ингээд нэг яг өөрөөрөө яг өөрийнхөө хийх гэж байгаа зүйлээрээ байж чадахгүй байгаа шүү дээ. Тэр хүн юу хийн гэдэг дээдлийн таны удирдах байгаа хүн хэлсэн та тэрийг тэр доор нь хийхээс орохгүй байдалд орчихно. Тэгтэл та тэрийг чадахгүй сквал яг тэрийг хийхийг хүсэж байгаа хүсэхгүй байх ч гэдэм үү те. Хүнд янз бүр юм. Тэнгүүд тэр хүсэхгүй байгаа, чадахгүй байгаа хүний дотроос хизээч яг үнэхээр тэр чин сэтгэлээсээ одоо бүтээл гэдэг зүйл чинь амьтайгаар гарах хэрэгтэй шүү дээ те. Тийм зүйл нь гарч чадахгүй байгаа байхгүй. Хүний нэг дотор чадна гэж толгойд багтцсан зүйлийг хүн чаддаг те. Тэгтэл тэр хүний удирдахчийн толгой чадна гэж багтцсан байх тухайн тэр доор ажиллаж байгаа хүний толгойн дотор тэрийг чадна гэж багтах хоёр чинь бас өөр те. Тэгэхээр манлайлагч хүн тэрийг юу гэж хардаг вэ гэхээр хүнийг ерөөсөө нэг өөрөөр нь байлгая тий. Өөрийнх нь тэр дотоос гарах чадварч бүгдийг нь өөрийнх нь төвшөнгөөр ашиглая. Одоо тэр нийгмийн хандлага чинь тэр чигээр ингээ өөрчлөгдөж шүү дээ. Бид нар одоо хүүхдүүдтэй хүртэл өмнө нь чи онц сурах хэвээр, чи математиктаа сайн байх хэвээр, чи одоо хэлтэй байх хэвээр тий. Чи нэг юм байгууллагад ороод нэг атайхан сакс тоглолцдог, би спортод сайн байх хэвээр, нэг атайхан дуудуулцдаг байх хэвээр ч юм уу тий. Хүн болгоо нэг юм цутгахчихсан юм шиг болох гээд шүү дээ тий. Тэр балдан байгуулах тийм л хүн хэрэгтэйгээ тий. Тэгтэл тэнд нөгөө дангаарших өөрийн гэсэн өвөрмөц онцлог тэнд ямар нэгэн бүтээл хийх гэж байгаа тэр хүний өөрийн мэдрэмжийн юм байна тий. Тэр зүйлүүдийг гаргах боломж олохгүй учраас бид нар яг л нэг болдоо бата гэдэг шиг бүгд ижлэхэн бата болдоонор болоод байгаа байхгүй тий. Тэгхгүйгээр хүн болгон өөр юм чинь тэр өөр үнцгийнхээ өөрийгөө хөгжүүлж чадах юм бол төдий хэмжээний хүн болгоны өөрөөр гарч байгаа тэр өнцгөөс маш их хэмжээний баялаг сэтгэл одоо үзэл бодол тэр бүтээлийн хувьд ч гэсэндээ баялаг зүйлсүүд гарах боломжийг л манлайлагч олж хардаг гэдэг аахгүй. Тохооных нэг чадамжийг нь унахгүйгээр өөрөөс нь илүү чадвар мэдлэгтэй хүн байсан ч гэсэн тэрийг унахгүй хүлээн зөвшөөрөөд харин тэр чадварын зөв зүйлд нь ингээд тохируулах тий. Одоо хүн болгонд нь одоо хариуцлагыг оногдуулж өгөх. Тэгээд хариуцлага аваад ирэхээр хаяанда ажлууд нь ингээд өрнөө тэглэн түүнийг дагсан эрх мэдлүүд нь ч гэсэн тэр хүний гарт хүрээд ирнэ гэсэн үг. Манлайлагч хүн болвол тий тэр одоо нийтийнхаа төвшөнд хүнд одоо тэр эрх мэдлийг нь өгөхөөс нааш тухайн байгууллага хөгждгүү гэдгийг бүр өөрөө маш сайн мэдэрдэг. Тийм хүн байдаг гэдэг аахгүй манлайлалын төвшөнд болохоор. За хоёул одоо ёс суртахууны талаар ярих уу? Одоо энэ манлайлалыг дагсан гол нөгөө ёс суртахуунтай байж яг зөв манлайлах гэдэг ш тийм байгууллагын соёл бүх юм чинь. За тэгэхээр нөгөө нэг бидний төрөний нөгөө нэг чиглүүлэг хийдэг манлайлагч гэдэг хүн чинь бүр дээд тавтамж руугаа ороод ирэхлээрээ одоо өндөр ёс суртахуун гэдэг зүйлийг үсгдэг зүйл болт юм байна л да. Одоо тэр чигээрээ энэ нөгөө нийгэмд ёс суртахуун гэдэг зүйл нь ойлж иж тухайн нийгэм нөгөө нэг бидний хуваагдал үүсгэдсэн тэр хуваагдал гэдэг зүйл чинь тэр чигээрээ бидний нөгөө айц суурьтай те шунал ямар нэгэн эрх мэдлийн төлөөх тэмцэл тэр дунд нөгөө дүр авалтууд баг зөөх бүх зүйлсүүдийн нөгөө нэг доод тавтамжуудыг ч үүсгээд байгаа. Тэр байгаа тохиолдолд бид нар яалтчгүй хуваагдаад байгаа байхгүй. Бидний сэтгхүү угаасаа цаанаас хуваагдаад байна тий. Тэнгүүд цаанаасаа өндөр ёс суртахуунтай хүмүүсийг одоо бидний шинэ нэрэнд үүсгэснээрээ бид нар заавал
хин нэгнтэйгээсээ ялгарах гад одоо хинийх нэгнийхээ дээр удирдахч, хин нэгнийхээ доор даагагч те хин нэгний нөлөө хайрцаг дотор автаж амьдрахгүйгээр ерөөсөө бүгд энэ тэнцүү ёс суртахууныхаа түвшин хэм хэмжээг бариад нөгөө ноён нуруугаа гэдэг шиг яг л бие биентэй үнэн худал дүр баг байхгүйгээр те яг л ингээд ёс суртахууны хэмжээгээ барь явж ах ийм нийгмийг үүсгэх гээд байгаа. Тэгээд ирэхээр нөгөө явандаа бидний нөгөө шатлан захирах гээд байгаа зүйл маань энэ нийгэмээс тэр чигтээ арчигдана гэж үздэг байхгүй. Тэгээ нөгөө одоо энийг бас нөгөө нэг Библийн юм дээр Библийн илчлэлт гэдэг номон дээр дурдсан мэт юм л л те. Нөгөө одоо яг иймэрхүү ёс суртахуун гэдэг зүйлийн дэлхийд ингээд бүх тэр чигээр ингээд нийгэмд одоо үйлчлэлээ үзүүлээд эхлэх цагт одоо тэр Христийн ухамсар эрхийн өмнөх одоо 7 дахь лац буюу хүний одоо яг сүнстэйгээ холбогдсон энэ нөгөө хүн төрлөختөг үүсгэх гэдэг ийм агуулгатай одоо ишлэл байдаг юм лээ. Тэгэхээр энэ бол хүн төрлөختний одоо бидний яг шинэ нэрэнд амьдрах гэж байгаа энэ шинэ төрөх гэж байгаа хүүхдүүд те энэний дотор бидний нөгөө эн чин нөгөө хуваагдал гээд байгаад шатлан захирах зүйл гэдэг чинь бидний бүр өвөн эртнээс ахгуулаад бидний генд ингээд кодлогдоод явчихсан зүйл байгаа байхгүй. Бид нар одоо хэдэн мянган жилийн өмнөөс л ахгуулаад ямар нэгэн отог омгон хүртэл дээрээ удирдахчтай тий хоолундаа олж идэх юм хүртэл ингээд нэг захиргааны системтэй одоо тэнгууд гэр бүл дотроо хүртэл ингээд аав ээж тий дээрээ нэг юм одоо нэг юм ерхийд удирдлагыг авч явдаг хүмүүстэй. Тэнгүүд энэ дотоор нөгөө нэг тэрний нөлөөлөлд байж байгаа хүмүүс нь болохоор яалчгүй ингээд дагалдан явдаг тий. Иймэрхүү нэг юм бидний юм хэв дадал гэдэг зүйл бидний генээс гентэй амжсаар хагаад одоо ерөөсөө бүр нөгөө гений сангардаг үний бүр гений цууцсан зүйл байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ шинэ ирэнгээ дагаад чинь угаасаа хүмүүс шинээр хүн төрлөختөн гэдэг шиг нэг төрлөختөө үүсгэж байна. Энд үүсэж байгаа хүүхдүүд бол өндөр тэр ёс суртахуун гэдэг зүйлийг дотроо генийхаа түвшинд агуулчихсан ийм хүмүүс үүсгэж байгаа гэдэг. Тэгэхээр бидний энэ цаанаасаа л нэг босоо шатлан захирах систем нь болохоор одоо явандаа хөндлөн систем гэж яриад байгаа шүү дээ. Хөвтэй шатлын систем буюу хүн болгон жигд эрх тэгш бүх зүйлээрээ өөрийнхөө онцлогоор хин нэгнийхээ доор харьяалагдахгүйгээр тэгтээ харилцан бие биентэй хайр суурьтай, хүндлэл суурьтай хин ч хинийхээ үзэл бодол юунд халдах шаардлагагүй. Тэгтээ тэрэн дээр тулгах шаардлагагүй. Нөгөө нь өөрийгөө ойлгуулах шаардлагагүй. Энэ бүх зүйлийг чинь цаана мөн чанартай нөгөө ёс суртахуун гэдэг зүйл чинь байгаад байгаа юм. Тэгэхээр ёс суртахуундаа болоод ирэхэр чинь бизнес хөтөлбөртлөг нийт юм болоод ирэх чинь тийм одоо өрсөлдөөн гэдэг зүйл чинь ч гэсэндээ байхгүй болох гэдэг шүү дээ. Өрсөлдөөн гэдэг зүйл чинь бидрийг бас давхар нэг нэгнээсээ илүү гаргах, илүү их ашиг орлого олох, цаашдаа мөнгөний систем гэдэг юм ээ тий. Ялчгүй нийгэмд чинь эрх мэдэл байр сууриа тогтоохын тулд цаана мөнгө орлого гэдэг зүйл чинь албан байгуулагч бай, айл гэрч бай бүх зүйлийг одоо нөгөө баттай байх айцыг нь гол нөгөө нэг зохицуулж байгаа зүйл нь байгаа даа шүү дээ. Тэр бизнес нуруу унахгүй байх, эргэлтийн хөрөнгөний хэр зэрэг тэр нөгөө хөрөнгөтэй байгаа юм бэ гэдгээс хамаар тий. Айл гэрч гэсэндээ хоосон унах байхын тулд цаана хэдийн хэмжээний хөрөнгөтэй байгаа. Тэгтэл энэ бүх нөгөө юмнууд чинь цаана хөрөнгийг бий болгохын тулд бие биенээсээ илүү давуу байх одоо энэ хүнд нэг ингээд хандчихгүй ингээд хандчих юм бол би одоо нэг арай илүү ажилдаа хөгжил дэвшилтэй илүү их одоо нөгөө нэр хүндтэй байх гэдэг ингээд тэр дунд чинь нөгөө хуурмаг байдлуудыг бас үүсгэж байгаа байхгүй. Тэгтэл ёс суртахуун гэдэг зүйл чинь бол цаана тэр хуурмаг, худал хуурмаг гэдэг зүйлийн бүр түүж байхгүй тийм тодорхойлолт байгаа байхгүй. Тэгэхээр тийм зүйлүүд нь аяанда бидрийг нөгөө нэг нийгэмд хуваагдал үүсгэж байгаа мөн чанаруудын холбоосууд бүгд аяанда ингээд энэ нийгмээс арчигдах ерөөдөө тийм хандлагатай байгаа юм уу? Би бинийгээ дандаа л хайраар хүндлээд өгөхийн сэтгэлээр тий авахын сэтгэлээр биш аяанда би биэнд өгөхийн сэтгэлтэй болоод ирэхлээр танд эргүүлээд өгч байгаа хэрээр бусад хүмүүсийн өгч байгаа сэтгэл юм орж ирж байгаа. Тэгэхээр тэн дээр ямар нэгэн эрх мэдэл шунлын сэтгэл байхгүй болох юм байна л да. Тэгээ дээрээс тэр мөнгө санхүүгийн асуудлууд ч гэсэндээ бүгдээрээ шийдэгдэнэ гэж ингэж одоо бас тодорхойлоод байгаа юм лээ.
За ингээд ирэхлээр бид нэр заавал тэр олон зүйлд эрх мэдэлд шунаад байх ер нь шаардлага гэж байхгүй болох нь байна. Тэгээ энэ бүх нийтийн хайр суртай бие биенээ гэсэн чин сэтгэлтэй энэ сайхан шинэ нэр маань ингэж эхэлж байна гэд энэ сайхан үгээр энэ удаагийн подкастаа өндөрлөё.